бэлэг гэдгээ би 15 настай завхан аймагт төрсөн. Би өглөө 9 цагт тусдаг. Усаа авчаад гэр орноо цэлжээд хичээлдээ яваад бэлтгэлтэй явдаг. Энэ бүгдээс бэлтгэл их гоё идэв. Нөгөө найзтай голцоо бас юу яа бэлтгэл хийдэг болох. Би оюуны бэрхшээлтэй хүүхэд гэдгийг аюулгүй гарахаас өмнө мэддэггүй байсан. Манай нийгэмд бол оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бол дөрмжлөх нийгэмд бол үзэг байдаг. Өмнө намайг бол тэмцээн уралдаанд явдаг байхад хүүхдүүд энэ төслийн ангийнхны иймэрхүү хүүхдүүд явж лээдээ. Тэр ямар эрүүл хүүхдүүдтэй ямар холбоотой үсгээд хүүхдүүдийг дарамжилдаг байсан. Тусгай олимпийн хөтөлбөрт хамрагдсанаар оюун бэлэг маань яг өөрийгөө таньж мэдсэн. Би яг хинбэ гэдгийг ойлгож эхэлсэн. When parents heard about Special Olympics, we just brought her to the office, and that's how she was introduced to Special Olympics. And since she became the athlete, she completely changed, and she got more friends. She started to speak more freely, and she started to become more confident. So that's why I think that's all happens because of Special Olympics and because of the grant which gave the opportunity to change her life. Тусгай олимпиад анх очоод хүүхдүүдтэй явна гэдэг их баяртай байсан. Таслуулагч багш минь одоо ингээд 14 хүүхэд явна. Би амжилт гарах ч юм уу, гарахгүй ч юм уу гэж өөрийгөө боддог гэсэн. Хос мөнгөн медаль аваад их баярлсан. Манай багш хойш шавьдаа баярлаа гэжсэн. Тэгээ өөрийгөө би чаддгийм байна. Би бусдад адилхан хүн гэдгээ, би бусдад адилхан хүүхэд гэдгээ ойлгож эхэлсэн. Австриас 2 мөнгөн медаль аваад хүмүүс их сайн хандсан. Тэгээ баяр хүргэе гэсэн. Би бол охиныхаа ирээдүйг бол өшөө олон сайн амжилт гаргаад тэмцээн оролдонд улам сайн гэж бүр аврах хүн болоосоо гэж бодож байна. Хүүхдүүд наваа данд олимпийн аварга явж байгаа гэдэгт хэлдэг. Би өөрийнхөө хүч чадлаар бахархдаг.